Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7, засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Улсын их хурлын 2017 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын эдийн засгийн нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хуулийн хугацаанд гарган засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Улсын их хуралд өргөн мэдүүлсэний дагуу танилцуулж байна. Монгол улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97 буюу 71.9% нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 тай, 124 буюу 91.9% нь засгийн газрын 2016-гаас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 буюу 14.1% нь эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 буюу 10.4% нь төрөөс баримтлах бодлоготой, 3 буюу 2.2% нь үндэсний хөтөлбөртэй тус уялдсан бөгөөд нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7% тай байна. Монгол улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 61.5%, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62%, бүс нутаг хөдөөгийн хөгжил байгаль орчны бодлого 68.3%, хүний хөгжил нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2%, засаглал эрх зүйн шинжилэл гадаад бодлого батлан хамгаалах салбарын бодлого 87.7% тай байна. Та бүхэнд Монгол улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн дэлгэрэнгүй тайланг хүргүүлсэн байгаа. Энэхүү асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За, эдийн засгийн байнгын орооны санал өгүүлэлтийг Улсын их хурлын гишүүн